What up, you guys? Сайн байцгаана уу. Тэгээд энэ Арт Баатар гэдэг documentary series явж байгаа. Тэгээд эхний дугаард нь би өөрөө оролцсон байгаа. Тэгээд энэ болохоор ерөнхийдөө Монголын хипхопын яг хипхопчдын өөрсдийнх нь хувийн түүхийг гаргасан тийм documentary series байгаа. Тэгээд сүүлд болохоор энэ Ноён Кюза ахын маань нэвтрүүлэг тавигдсан байна. Тэрээ одоо тэгээд хэдүүлээ хамтдаа үзсгээ. Энд бол их сонирхолтой зүйлс яригдсан гэж би бол итгэж байна. Тэгээ Монголын хипхопыг арай өөр өнцгөөс өөрөөр тайлбарласан тийм нэвтрүүлэг гарсан байгаа. Тэгээд хэдүүлээ хамтдаа үзсгээ. За окей, тэгээд Арт Баатарс documentary quiz episode 4 хэдүүлээ хамтдаа үзсгээ. Ноён Кюза маань энэ юу гэж ярьсан байх нь. Харьяа. Энэ дууны чинь анхны хөгжмийн баярхан хийж ирсэн. Энэ дууны ард хөгжим баггүй. Тэмнэ хамтлаг болохоор яасан тэгээд тэр үед ч тэгээд энийг ингэж өөрчлөж гэлгээл сонсгол тэгэл хийсэн юм шиг. Тэгээд энэ дээр нэг тийм асуудал байна. Угаасаа энэ чинь үгүйчдэг яруу найргийн урсгалахгүй юм. За ахгүй болсон юм байна. Тэгээд би болохоор хуваарь Кюзатай болохоор мэдээж дээр үеэс танил яг англиас ирсэн байхын дараа яг Медузагийн клубын гадаа би яг танилцаа. Тэгээд фристайл хийгээд өөрийнхөө фристайлыг сонирхолоод ингээд аим гоё байжсэн. Тэгээд цаадах чи болохоор би яг ингэж фристайл сайн хийж чадахгүй. Тэгээд би ихтэй өөрийнхөө бичсэн шүлгнээс явъя гэдэг рэп явуулсан. Тэгээд тэр рэпүүд дараа нь сонсоход бол Химрийн сан гэдэг цомогт орсон байсан. Химрийн сан гэдэг цомог бол бас топ цомог шүү. Монголын хипхопт үнэхээр гоё цомог. Тэгээ би бол хуваараа бол мэдээж Кюзаг хүндэлтэй. Цаадах чи Монголын хипхопын бас pioneer тэгээ анхдагчдын нэг тэгээд өөрийн гэсэн бас мессежтэй тийм дуунуудаараа айгуу гоё гарч ирсэн. Тэгээ англид нэг хэсэг байсан. Тэгээ сая бол ярьжлаа Lumino гэдэг хамтлагаас бараг эхэлсэн байхад цаадах чи BB Chain гэх нэлээ эртний хүн штэ. Монголд яг анх хипхоп хөгжиж эхэлж байгаад яг тэр Jason гэдэг нэг гадаад хүн байсан эднэр гэдэг яг түүхэнд яригддаг тэр мөртөө яг тэр бүх хөдөлгөөнтэй хамт байсан хүн гэж би боддоо штэ. Арт Баатарс documentary quiz Дош маш яг паруу гоштой гэж бодлоо. Нэг тэгж ярьдгүй. Энэ дош маш яг саунаад тийм дош маштай байдаг. Ерөнхийдөө бол ажилчны ярианы хүүхдтэй байж. Хоёр нийгмийн ангийн ялгаа аюу хүчтэй байсан. 80-аад оны гэж. Наа хүүхд байхад 30,000 хабараас 200 тэгээд ийм газар энэ дараа нар хийсэн байдаг. Дарны хүүхд гэхээр жоохон зэрэглэл өндөртэй. Зарим байгаад тэр одоо жоохон муна байр нэг байна. Хүмүүс жоохон өөр төвчний хүрээлэлтэй нийлдэг байлаа. Тэгэж багасаа энэ харийнхаа зарим нохоо зан аашин мэднэ. Одоо өөрөө нохоо гэж. Тэгээ ямар нохоо уцдаг гэдгийг сайн мэднэ. Цаадах чи зөндөө их хэлэх юмтай авах шиг байна. Ямар ч шууд эхнээсээ л фул бал гээл ороод эхэллээ. Тэгээ цаадах чинь жомолцсон яг нэг энэ дэр нэлээ сонь юм яар. Хайш нохоо уцдаг. Тэгээ над руу одоо маш олон хипхоп нохоод уцчих авсан гэсэн. Тэр бол Жингийн цуваа явжлаа тэг замын ноход туцчил байдаг биз дээ. Дандаа айцтай байсан. Сүүлд нь ойлгосон ба. Аавгийн бацсан гэдэг юм байна. Баатартай төрсөн. Ресторан төрж ирсэн. 52 дугаар сард өссөн. За тэгээд айлын 8 дахь хүүхэд. Хоочны дурсамж сайхан гэдэг. Тэг яг үнэндээ хоочны юм яг үнэндээ сайхан байгаагүй. Мяас. Амар өсдөг байсан, үлэн байсан. Яг энэ уушгийн төвөнд тэгвэр лагуун дээр давстай байдаг байсан.
Картын бараа ташгаа очиж авдаг байсан. Хөлж Яалч эртний үе юм байна. Тэгээд цаадч бас шууд нэг угуул хэлж байна. Би тэгээ энэ яг энэ докюментари дээр шууд ингэж шууд ирээ зэрэг өөрийнхөө өнцгөөс ингэж ярьж байгаа надад бол ихний хэлж таалагдчихээн шууд. Тэгээ хуучин бол муухай байсан үлддэг байсан л гэж. хөлж аюу хүнд хэцүү байсан шүү дээ. Тийм гоё юм байгаагүй. Мөрөөж хүн дахиндаа дандаа гоё юм хадгалсан болохоор хуучны юм бүлдээ гоё юм санагддаг боловч хадгалагдаагүй нөгөө нэг муухай юм зөндөө байна шүү дээ. Одоо миний дээдлийн ах дилог болтоо. Бод итгэлтэй. Миний карьер тэр хүнээс ашгүй. Яа, give up respect. Яа, 9 алфаар ингэ дахлаа. Хөгжим гэдэг бодлогочоор ажилладаг байна. Тэгээд би цуг ажилладаг, ээлжилдэг. Нэг тийм орлоготой 10 жилийн хөвгөлтэй л та. За яг энэ үедээ давхцаад хипхоп тоглох онцгой татчих гэсэн юм. Тэгэхээр яг нэг Монголын хипхопын яг анхны үүслүүд нь яг хөгжмийн одоо касет зардаг мардаг тийм тухайн үед тийм дэлгүүрүүдтэй холбоотой байгаа байхгүй яг тэр энд одоо хэлж штэ хөгжмийн одоо касет зардаг байсан хөгжим зардаг байсан гэдэг. Тэнгүү нөгөө талд болохоор яг энэ үед болохоор Даймбан их гэдэг хамтлаг бас хотын арай өөр газар касет зардаг тийм хөгжим зардаг тийм залуучууд цуглаж ирсэн гэж би сонсч ирсэн. Тэгээ энэ үед дүүжлүүлэгч гэх юм уу? Джейсон гэдэг их Британи ус юм иргэн өнгөд ярьсан. За нөгөө Джейсон маань гарч ирж штэ. Тэр хүн дандаа нэг шинэ хипхоп хөгжим хайж ирдэг байсан. Надад энд байдаг өөрийнхөө сэдвийн зүйлээр гарч үзүүлж ийлээ л та. Энэ бол 90-ад оны сүүлийн үеийг л яриад байгаа шүү байна гэж юм хамтлаг болох тухай. Энд үед зэн хаж хэлж ирсэн. Тэгээд Джейсонтэй манай англиар ярилцаад хипхопын тухай ярилцаад ингээд танилцаад гэртэн очиод Ice гэж залуу байсан. Dog гэж залуу байсан. Би монгол нэрийг сайн мэдгүй. Тэгээд Джейсон энэ Lumina хамтлагийг байгуулсан байсан. Schizo бол бас Hi-Fi Records-ийн үйлчлэгч байсан. Тэр шумаар танилцсан. Тэгээд Джейсонгийн очихдоо бид нар Schizo дагуулж очиж бид нар танилцаж ирсэн. За ингээд үлдээд хэсэг хугацаанд дараа Джейсон буцсан. Тэр Ice Dog хоёр нь амьдралаа бодоод ингээд Schizo ганцаараа үлдээд ийм л төвхтэй. Мэдрэмжгүй хүн бол хүчээр өгж байгаа. Яг энэ үед Монгол Даймбагийн хамтлаг гарч ирсэн. Тэд нэр зөвхөн энэ Join-ын шүлгийг биетэн дээр тэгшин хуваагаад өглөх хипхоп байсан. Тэгээд Даймбаг respect одоо Ноён Куза юу гэж хэлэх юм аа гэхдээ Даймбаг намайг бол үнэхээр inspired me a lot. гэдэг манай тэр энэ бас иш байна. Нөгөө талд нөгөө Джейсон болохоор Морт шиг флоу зургууд тэнд таарсан Монгол өнүүдийг наагаад ямар ч утга логикгүй энэ хипхоп гэдэг энэ хоёулаа биш байсан. Тэгэхээр одоо яг түүний ярьж байгаа нь болохоор яг тухайн үед Монголын хипхоп ингээд тэмтчээд яг бүгдээрээ өөрсдийнхөө яг одоо хэм маягийг олох гэдэг ажиллаж байсан байна. Тэгээд энэ хөдөлгөөнтэй яг бүгдээрээ хамт л байсан байна. Ноён Куза маань ч гэсэн яг Даймбан ихтэнд юу болж байгаа одоо тэ энд ингээд яг дөнгөж ихний хөдөлгөөнүүд л үүсчихсэн гэсэн үг байна шүү дээ. Тэгээ энэс хойш одоо ямар болцсныг бүгдээрээ харж байгаа юм зү. Ямар нэг хөдөлгөөн гэхээр угаасаа хайжмаар явсараа сүлдээ үнэхээр томортгол юм байна л да. Шийдний мaqsad бол өргөчлөө хамтлаг. За Монтарепийн ямар дуу байлаа. За ер нь Luminoгийн өвөл дуу. Арсны хийдэг хипхоп Даймбагийн дуу. Яг энэ үе энэ жагсаалтанд хөгжиж ирсэн. Тэгэхэд энэ техникийн хувьд бол тэнгэр газар шиг зөвөртэй байсан. Гэхдээ энийг бич хоёр л мэддэг болохоос биш. Монголчууд яг Монгол өвөлжлөв арилж хипхоп гэж боддог. Гэтэ яг яалчгүй Куза бол анхдагч юм байна уу? Ноён Куза бол яг яг Даймбан бүгдээрээ эхэлж байхад тэр дунд яг бүгдээрээ анхны дуунуудаа бичиж байхад Ноён Куза өөрийнхөө анхны дууг биччихсэн байх нь шүү. Тэгээд яг Даймбангийн тал дээр өдөр тутам гэдэг цомгийг одоо маш их сонссон хүний хувьд бол яг цаадч яхаа шууд одоо ийм гэл үүсгэл хэлчихжээ. Гэхдээ яг дуунуудын үнэхээр яг сонсч үзсэн бол да. Гэхдээ тэр цомог бол үнэхээр яг зөвхөн чанмын шүлгийг тап гэх ингэсэн байдгүй шүү. Гэхдээ ямар ч зүйл түүний яг өөрийгөө илэрхийлж байгаа ийм нэг нөгөө байдал нь болохгүй л. Энэ өгүүлж бичих болоод үнэхээр гоё даман дуртай ажил болж хөрсөн л да. Энэ мочос их. Тэгэхээр би бол
Монголын хипхопын үүсгэн байгуулагч бол D-Log гэж боддог. Энэ багш. Манай Дилоп битээр хамтлагаараа Бонд гол гэж боддог. Хамтлагийн Дилопын продюсерс хоёрт байгаа. Монголын нус тавьчаа. Энэ бол хөгтөнгөр мэднэ гэдэг. Сонсож байгаагүй Хоёр доо. дорс бус нь 17-оос 23 онд хийгдсэн. 8 дуу гэдэг. Ер нь шинэ доонууд юм биш. Би бол мэдэхгүй юм байна. Яагаад ингэж тийсэн бэ гэхээр энэ нэрчлээ үзэл санааны агрессив, стресс энэ хипхоп имиж бүртгэх маань энэ ястаа ингэ тусчаа. Тэгээд 2025 онд positive quiz дахин төрж байгаа гэж би. Цаадхны ч рэп карьер бол үргэлжилж байгаа юм байна. Цаадх ч 25 онд шинэ цомгоо гаргасан байна. Кузада баяр хүргэе. Тэгээд D-Log гэдэг үгнийг бол би бас нэлээд дээр үеэс мэднэ. Би яг Бээжинд анх хамтлагтай яг Бээжинд байж байгаа үед хамтлага байгуулсан дөнгөж байж байгаа үед би бас Бээжинд явж байгаа D-Log-тай тааралдаа тэгээд манайхаар бас 1-2 хоног зочлоод гарсан түүхтэй. Тэгээд сүүлд би бас D-Log-тай Монголын хипхопын түүхийн талаар ярилцж байгаад аюу сонирхолтой өнцөг бас ярьж илээ. Тэр хүний яг хипхопын талаар өгүүлсэн өнцөг нь бол надад маш сонирхолтой байсан. Миний мэддэггүй өнцгөөс ярьж ирсэн. Тэгээд тэрийг бол Куза бас энэ дээр хуваалцж байна. Тэгээд Монголын хипхопын үүсгэн байгуулагч түүний хувьд бол мэдээж D-Log юм байна. Тэгээ ямар ч гэсэн D-Log respect цаадахч үнэхээр бас мундаг рэп хоёр рэптэй гоё дуунууд байдсан шүү. Тэгээд let's go. Бидний үед барууны хөгжим дээр нь ингээд дуугийн сонсоод ингээд өгүүлж ихлээр чинь тэр сонсож байгаа дууны vibe ингээд хүссэн автна. Гэтэ үгээ бичнэ. Гэтэ тэр үг нь өөрөө хүний өөрийнх нь философи байх хэрэгтэй. Бид нэг дуунда хоолойтой дуунда шууд өгүүлж болохгүй учраас одоо арын заах дээр ч юм уу баяр хүү дээр ч юм уу те New Star-ын гантар ах дээр тэр хоёр Yamaha Music Records байгаа мөнгө аваад тийм мөнгө байхгүй нь эсвэл юм оригинал инструментал ховор ирдний бааш. Тэгээ одол тэшүү тэн дээр өгүүлсэн. Энэ ч өөр яруу найргийн урсгал байж хөгжсөн болохоос биш. Энэ одоогийн яриад байгаа улаач биш гэдэг асуудлаас огт байгаа. Хөгжмийн хувьд бол тийм зүйл байсан. Америкийн энэ урсгалыг би бас санал тодорхой хэмжээнд нийлж байна л да. Яагаад тэгэхээр тухайн үед бүгдээр ингээд дуу хийх хүсэлтэй байсан боловч яг хипхоп продюсер хипхоп бит мейкер ерөөсөө нэг байдгүй байсан баг. Тэгэхээр яах юм бэ тийм биз дээ. Яг бага зүйлээ л ашиглахаас өөр аргагүй баг. Тэгээд анхдагчуд маань яг ингээд өөр гадаад дууны аян дээр ингээд дуунуудаа ер нь хийдэ хийсэн байдаг. Тэгээд энийг яг одоо бид эднийх хулгай зэлхий гэж шүүхэн ч одоо хаашаа. Тухайн үед бид өөрсдөө байгаагүй юм чинь. Яг үнэхээр тухайн үед хоолойнд орно гэдэг ийм ярихтэй ийм асуудлууд байсан бас одоо бид одоогийн залуучууд эднээс сайн мэдгүй шүү дээ. Одоо бол зүгээр гэртээ компьютероо тавиал микрофон аваад бараг ингээл шууд утсан дээрэж бараг дуу хийдэг тийм цаг үед ирсэн биш. Энэ тухайн үед бол тийм юм байгаагүй. Тэгээд мэдээж тухайн үеийн хүмүүсийнхээ одоо нэг хулгай гэдэг олон юм яриад яах вэ тийм биз дээ. Бас энэ дээр бас санал нэг юм нөө. Тэгээд ихтэй бүгдээрээ ямар ч байсан юу ч гүгээсэн эхлээд тэгээд хипхоп продюсерүүд үүсээд ингээл сэтгүүлсэн байна. Тэрэнд нь бол баяр үргээ маа. OG нэр хуучны pioneer одоо хипхопын анхдагчуд маань бүгдээр нь бас respect. урсгалыг ингэж хөгжүүлсэн хараад хүртэл өөрсдөө сампл дээр өгүүлж үүссэн урсгал. Монголд бас яг тэр жамаараа үүссэн. Гэхдээ жоо хоцорч тийм. Монголын хипхоп хар сарны хамтлаг хартаа самплагаас эхлээд бүжгийн гэдэг концептээр хөгжиж. Дэнсинер мөн тэ. За тэгэл I stop гэдэг бүжгийн хамтлаг байж байгаа дуулаа. Ерөнхийдөө бүжигдүүлэх гэдэг тийм. Дожиминогийн коммерчл бүжгийн. За би 2005 онд анхны 5,000 цомгоо гаргаснараа бүр тэрнээс урдж яах юм бол нөгөө миний хатаа хамтарч ажилласан интро дуугаас эхлэх бол энэ бол агуулгын урлаг юм а гэдгийг гаргаж ирсэн гэж би боддог. Агуулга талаас нь Монгол хамгийн шилдэг дуу бол манай D-Log-ын гаргасан болдоо байна гэдэг дуу байна. YouTube дээр байж. Тэр дуу нэг номерт явдаг. Миний листтэй. Агуулга бол хамгийн чухал гэдэг энэ чиглэлээ би өөрийнхөө биеэ өөрийнхөө цамгуудаа дуунуудаа нэгд хүргэсэн гэж би боддог.
Тэнгүүд яг энэ үеэс эхлээд агуулга руу чиглэсэн хипхоп урсгал үүсэж эхэлсэн. Тэгэхээр агуулга гэж яг юу хэлээд байгааг нь би яг цаадах чи өөрөө ямар нэг одоо агуулга гэдэг тал дээр нэг ойлголт бариад тэрийг яг тайлбарлаж байгаа шүү. Гэхдээ яг агуулгын хувьд хипхоп гэх юм бол бүгдээрээ л яг миний хувьд бол агуулгын хипхоп хийжээс одоо шил дайн баянгийн тэр өдөр тутам гэдэг цомог бол ерөнхийдөө тэр чигээрээ бас яг үгүй илэрхийл бүжиглүүлнэхээс илүү үзэл санааны илэрхийлэл байдаг. Гэхдээ цаадахны хувьд агуулгын гэдэг нь болохоор бас өөрийнх нь нэг ойлголт байх шиг байна. Тэрийг би болохоор яг магадгүй гүйцэж ойлгож чадахгүй байгаа болохоор ингэж бодож байж магадгүй. Мэдээж Кузагийн дуунууд яг өөрийнх нь туулсан туршлага тийм зүйлс бол мэдээж байгаа. Тэгээд би бас тэрийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Кузагийн дуунууд бол тухайн үед бол айгуу гой гарч ирчихсэн шүү. Тэгээ 2005 онд цомгоо гаргасан ихэрч тэр үед чинь бас хипхоп цомгууд нэлээд гарцсан байсан байх юм шүү дээ. iStop-ийн Штемийн цомог гарцсан байсан байна. Татар хамтлагийн татар цомог гарцсан байсан байна. Гэх мэт ерөнхийдөө дайн баянгийн цомог гэдгээр ерөнхийдөө хипхоп цомгууд бол ер нь гарцсан байсан байна. Люминогийн энд гарч ирээгүй цомог гарцсан байсан байна. Тэгэхээр цаадахны чи ихний цомог яг бусад анхдагчууд тэга зэрэгцэж эхэлсний үед бол жоохон сүулт цацагдсан юм байна. Гэхдээ ерөнхийдөө сая яриаг нь сонсоход агуулга нь болохоор тэр өмнөх үеийн л яг Кузагийн өөрийнх нь рэприйн аялал өгнүүдээ бичээл яг ингээд эцэс 2005 онд гарсан юм шиг байна. Гангста гэдэг нөгөө нэг сүр дуу хоолой. Тэр үед бол хичнээн сүр багт тусам сайн байлаа. Хичнээн чанга ойлгосон мундаг гэдэг ойлголт байл. Тэгээд одоо манай тэр үеийн хамтлагуудад үзсэн. Бүгдээрээ л ойлоод бүгдээрээ л хоолоо хошихад даадаг тэр нь мундаг гэж боддог. Гэтэл өндөө бол тийм биш. Хэрвээ агуулга байж чадчих өөрөөр байж болох юм байна гэдэг. Би 2005 он Power Rangers эхлээд өөрөө ажиллаж байсан. Тэгээ энэ дээр бас санал нэг юу ихээр цаадах чи яг оригинал яг өөрийнхөө ингээд энгийн хоолоогоор яг өгүүлж эхэлсэн тийм рэпрүүд тийм бас ихний хүн байж магадгүй ах цаадах чи яг хоолоогоо яг өөрийнхөө яг оригинал хоолоогоор л дуунуудаа хийдэг байсан. Одоо ч гэсэн хийдэг. Тэгээд тэр тал дээр бол бас санал нийлж шүү. Тэгээд анхныхаа хүүхдийг хүлээж авахтаа чи бүхнээс илүү дууныхаа үгийг хэлсэн. Тэр дууны үндсэн нөгөө агуулга нь бол нэр хүн ингээ хүүхдтэй болохоор сэтгэл зүйн яаж өөрчлөгдөж байгаа юм те. Хадад ямар өөрчлөлт өгч юм. Энийг өгөөсөн нэмэр агуулга ерөөсөө л хүүхдтэй бодсон. Би одоо түүний агуулга гэж кодлоод яриад байгааг нь одоо ойлгож эхэлж байгаа шүү. Юу гэхээр цаадах чи яг бас хипхоп яг өөрийнхөө туршлагыг нэг нөгөө хуваалцсан тийм өөрийнхөө мэдрэмжтэй тэр амьдралаас авж байгаа туршлагаас авж байгаа мэдрэмж тэр бүхнийг бас нэг нөгөө хуваалцсан рэпрүүдийн бас анхдагч юм байна гэж бодлоо. Тэгэхээр юу гэхээр тэ одоо юу одоо чи бүхнээс илүү бадарчин гэдэг юу гэдэг тэр дуунууд дээр яг өөрийнхөө яг замналыг илэрхийлээд байжсэн. Тэгээ тийм болохоор яг энэ агуулга талдаа гэдэг нь болохоор яг өөрийнхөө амьдралыг хуваалцаж байгаа, өөрийнхөө мэдрэмжийг хуваалцаж байгаа тэрийг ерөнхийдөө ярьж байгаа шүү байна. Тэ. Дараа нь манай 18-19 хүрээд voice нэвтрүүлэгт орохдоо тэр дууны үг яг өөрийнхөө хувьд өөрөө үг аян өөрчилж нөгөө нь бүгд чи өөрөө том болоод ямар мэдрэмж үзэж байгаа юм хэлсэн. Тэр баг эзэн байгаасаа тэр мэдэрч тэр мэдрэмжийг өөрчлүүлж байгаа юм шиг тийм. Амьдрал дээр ингээд 2 дугаар ангийн гарч ийн гэдэг. Вау, охин нь бас ингээд дуулсан юм уу те voice дээр. Тэгээ охин нэг нөгөө өөрийнхөө талаас дуулсан байхгүй. Тийм үү, ямар сонирхолтой. Би болохоор энэ чи бүхнээс илүү гэдэг дууг болохоор Кузагийн Хэмрэн сан цомгийн нээлтэн яг талбай хажууд нэг клуб дуулж байсан. Тэгээ тэрэн дээр би очиж байсан. Тэгэхэд нээлтэн дээр нь цаадах чинь өөрөө дууга тэр чи бүхнээс илүү гэдэг дууга их нэртэй зориулж дуулаад их нэртэй яг тэр дуун дээр бэлэг гардуулдаг илүүдээ тайзан дээр тэр бас айгүй гоё тийм romantic moment байсан. Яг одоо түүний хувьд бол би ч гэсэн гаднаас нараад байгаа юм сонирхолтой юм би бас хайраа ингэж орон бүтээлч чинь бас илэрхийлдэм байх гэдээ би бас харж бас тийм мэдрэмжтэй байжсэн. Тэгээ
бүр олон жилийн дараа одоо охин нь voice-д орохдоо өөрийнхөө өнцгөөс дууллаа. Вау. Энэ бол амар сонирхолтой л түүх байна. Энэ бол үнэхээр романтик, тэгээд аюу гой сонирхолтой түүх байна. Гайхалтай нэг юм шийсэн л байна. Мэдээж гайхалтай мэт хэмжээсэн баг. Дууны хоёрдугаар ингэж төгдөг юм байна. Гэж бодчихсон. Би яг л тэр Гайхалтай. Тэр хүүхд зориулж ээжтэн зориулжсэн бол тэр хүүхд өөрөө дараа нь энийг өгчлүүлээд хоёрдугаар анги хийхэд тийм хоор юм надад тохиолдчихлаа. Хоор мэдвч. Үнэхээр сонирхолтой түүх ба шүү. Тэр амд юу болсон гэхээр бид нар 2003-4 онд Лондонд тэнцээ болоод хол авчруулсан гэдэг байсан тийм тиймч боломжгүй байл. Гэхдээ би өөрийнхөө соло карьер PAT гэдэг бицтэй тэрийг хийгээд явдаг байсан л та. Тэгээд бид нар нэлэхээр crew PAT-ээс салцгаа бид нар оноор гэж байлаа. Тэгээд яг тухайн үед бас яг Монголын хипхоп ингээ байж байгаа үед англиас тийм амар сонирхолтой контент гарч ирсэн байхгүй видеон дээр хэдэн харуудтай BAT гэдэг ийм сахалтай нэг ахгүй гоё хипхоп юм ярьж мараа л тэгээд Amroot Crew гэдэг юм байгуулагдаад тухайн үед асуулт нэтээс би яг дуунуудыг олж сонсч байсан. Тэнгүүд одоо надад амар гоё таалагддаг дуу тухайн үед байх нь дүнжин гараа үтнэр гэл те. Тэнгүүд Mono Kuza хийн гэдэг үлээд бас бөөнөрөө яг тэр хэдийн хийжсэн хипхоп бас миний хувьд бол Монголын хипхоп айгүй гоё тийм салхийг оруулж ирсэн гэж би боддог. Тэгээд тэрний дараа BAT өөрийнхөө цомгийг гаргаад тэгээд Монголд ирээд өөрийнхөө дуунуудыг хамт Кузатай хамт энэ хоёр хамтраад цааш үргэлжлүүлээд ажиллаж исэн байна. Тэгээд тэнд байхдаа дуунууд хийгээд ерөнхийдөө одоо миний Power Metal-ын Renaissance цомгийн гол одоо агуулгууд тэнд бичигдсэн. Зөв одоо зарим цааснаас зарим толгойд. Тэгээд би Монголд ирээд яг жинхэнэсээ соло карьер хийсэн. Энэ үед өгөхөө BAT ирсэн. BAT-ийн давуу тал нь home studio хаад өгч. Тэгээд миний Power Metal цомог BAT дээр бичигдсэн. Хөгжмийн баяр хөөр тэгээд чехэд оюутан байхдаа бичүүлжсэн шот монтрыг дуудаад орсон ба. Чи яг нөгөө Outcast хамтлагийн Software Sock-ийн инструменталыг олоод баярлаад бичүүлсэн юм л. Энийг нөгөө одоо тэр үед чи идэж байсан тийм 20 гарсан насны гоё юм хайчмааргүй санагдал цомогтой шиг л оруулсан. Яг ийм хоёр гоо бод байгаа. Тэгвэл энийг хулгай гэдэг. Бас энийг хулгай хий гэж явсан юм биш. Хэн одоо хулгай хийсэн бэ? Яг энэ үед микрофон ингэ хай-фай олдон зарж байгаа. Эфемер ингэ үүчтэй бүгд ингэ эфемер олцсон. Тэгүн байна би альбом бичиж юм. Home studio-д явчихсан. Тэнд би цуг хөтлөөд туслаад явж байсан. За ингээд энэ урдаа rapper G төрүүлсэн. За тэгээд микрофонтай гэдэг зүйл бол явсан. Тэгээд яг микрофонтай ингээд Kuza BAT гэдэг хоёр хүний одоо англиас ирээд хийсэн тэр одоо нэвтрүүлэг контент movement юу хийн. Тэрэнд бол тэрнээс бол зөндөө олон артистууд гарч ирсэн. Одоо маа Big J хэлж байна. Тэгээд дээрэн Descent маа яг Gangsta Series Click Boom-ийн ерөнхийдөө одоо энэ микрофонтай гэдэг энэ project-аас гаралтай гэж би бол тэгж бодож байна. Тэгээд хамгийн сонирхолтой нь маа Big J маань бас яг тэрнээс гаралтай гэдгийг бол айгүй гоё хэлжлээ л да. Тэгээд BAT rapper G-ийн цамыг бичиж өгнө их хүртлээ 2-3 жил ажиллаж ажилласан байх. Ингээд бид хоёр талаасаа бүх ажлаа бүтээгээд эхлэж байтал BAT маань энийг ганцаараа хийхээр өөрөө ингээд бас цаагаар явсан юм. За энэ дээр нэг асуудал үүсээ явцсан шүү. Ингээд BAT Kuza хоёр маань хоорондоо түр тар болсон юм шиг байна. Яг одоо энэ ярианаас анзаарч байхад те яг хамт юм их гэж байгаад нөгөөдгөө нөрөө ганцаараа зэтгүүлсэн юм байна штэ. Энийг би мэдээ ерөөхдөө BAT-гээс зараа барьж эхэлсэн. Цааш гомдсон юм байсан. G-тэй ажиллаа өргөжлүүлээд явсан. Тэгэхэд BAT хоёр chart 10 гэдэг нэвтрүүлэг хийдэг байсан. Тэр үед Descent хоёр яг бид тухайн үед яг Click Boom Gangsta Series гэх ингээд бидэд бүгдээрээ нийлцгээд ирсэн. Гэтэ Gangsta Series бидэд ингээд тэгээд Descent хоёр chart 10 дээр очиж G-тэй юм нэтэд уулзж байсан. Тэгээд chart 10 гэдэг нэвтрүүлгийг цаадж бас хийчихсэн шүү. Тухайн үед бас Монголдо хөөргөө явж исэн нэвтрүүлэг байхаа.
Тэгээ миний шил зомогч гарсан. Тэр үед намайг сайн танихгүй чи миний нэг намрыг үзэн ядагч болж огцсон байсан. Яагаад мэдгүй хаанаас үсэлтэй би мэдгүй. Энэ яг жи танихгүй үнэ гэж үзэн ядахгүй байх гэж би бодчих. Тэгээд цаадах чи тэгээд энэ дээр бас сонирхолтой мэдээлэл, нууц мэдээлэл хэллээ. Тэгэхээр яг G-ийн одоо G болохоор Кузаг дийсэлж гарч ирсэн шүү дээ. Тэгээд G-г болохоор цаанаа сумлсан хүн бол BAT гэж ерөөхдөө бараг хэлчихлээ. Монголын хипхоп ямар баялаг юм. Тэгэхээр таньдаг хүн байсан байгаа. Хамт байсан хүн дээр би боддоо. За энэс эхлээд Кузаг үзэн ядах соёлын үр таригдсан. Би бүр санджаа Кузагийн Fuck Kuza гэдэг донд ордог лүү дээ. Тэр чинь бараг клик мөн гангста сервисээр ордог лүү дээ. Тэгэхэд яг 2016 дээр яг маахан үгүй юу рэп хийгээл те студид бичлэгт орж байгаад би бол яг гадаад нээжсэн. Тэгээ цаатуулын чинь яг бичлэгт орж байгааг бол хараад байжсэн. Тухайн үедээ би одоо яагаад Kuza G2 бифтэд байгаа тэр мэрийг бол сайн мэдгүй л гэсэн ойлгохгүй л байсан. Тэгсэн чинь нууцаар цаана болохоор BAT сомлсон юм байна гэж би одоо л ойлгож байна. Одоо би тэрнээс өмнө тэгж мэдэхгүй байгаа шүү дээ. Энэс ихтэй G-ийн бүх таньдаг эдэн тойрон бүгд даван үзээд ядчихсан. За дараа нь яагаад үзээд хэмээн сан цомог дээр буруу дуугаа хамтанд бол MC шалгаруулна. Өтөж өөдөлтэй бүжүүн хэлбэлгээд оролдоон заасан. За энд opposite хандлага байсан. Opposite хандлагыг би продакшныг хараад буруу дуугаа бичүүлээ. Оролдоон төлөвлөлөө анхны үйл гарсан. За би продакшн бас миний хараад opposite гэрээ хийв. Миний шоу болов. Тэдний рекорд лейбл бизнес эхэлж. Би тэр нь юм бол яг би рекорд лейбл захирал биш учраас надад хамаагүй. Одоо сайн л би өөртөө мөрөдөлтэй холбож өгдөө гэсэн чинь. Бас нэг үзий яадаг ч opposite. За ингээд ямар сонирхолтой би бол энэ түүхийг бол мэдгүй юм байна. Гэхдээ opposite Kuza-наас танил байсан юм байна. Тэгээ энд болохоор би production-аас хор орцсон юм шиг байна. Тэгээд ер нь тэгээд яагаад ч түүний үзий ядаад ийсэн. Opposite-ийн Kuza хийсэн dismiss байд юм бах та. Opposite Kuza гэнэ. Kuza за юу шаадэ. Opposite юм аа. Чудо тэнэг хүстэй амнахыг гэдэг шамирсаа тэнэг хүстэй чудо тэнэг хүстэй чудо тэнэг хүстэй Яг ямар муухай шат юм бэ? Хүнийг бас dismiss хийж болно. Гэхдээ бид хэд ч нөө соёлын үед Монгол хүмүүс шүү дээ. Гэр бүл мүлээн оролцуулаад уугаагүй л шаасан байт юм байна. За ямар ч байсан opposite инхүү Kuza үзэн ядсан юм байна заа. За G-ийн fuck Kuza гэдэг лүү дээ. Гэхдээ эндээс нэг шинэ юм бодож олоод байна. Одоо ойлгож аваад байна гэх юм уу да. За G-ийн fuck Kuza гэдэг дуу бол YouTube дээр байсангүй. За ямар ч байсан opposite бол тэгээд би production-ы ачаар ямар нэг хор гүнгүүтэй Kuza-да DCC байна. Би болохоор одоо ингэж харлаа да тухайн үед яг бидэд яг гарч ирж байгаа бидэд яг залуу шинэ generation-ээс аахгүй одоо Click Boom, Big G, Opposite, Vancouver-ноос чи яг Монголын анхдагч бобоос яг дараагийн үеийн гарч ирж байсан гэж боддог. Тэнгүүд яг тэр үед тухайн үед болохоор нэг хипхоп ч айгүй dismiss-тэй ийм зүйл байдаг гэдэг яг одоо яг Монголын хипхоп dis нэвтрүүлэг гэдэг яриа цаана нууцаар байсан байж магадгүй. Тэнгүүд яг одоо залуучууд ягаад одоо ингээ Kuza-г dislэдэсэн гэх юм бол баг хамгийн тайван амгалантай дисингүүд хурж ирээд зодчооргүй юм байсан болоо да гэж би яг одоогийн байдлаар бодож шүү. Тэгээд ямар ч байсан G opposite гэх мэт хүмүүс бол Kuza-га дислсэн юм байна. Тэгээд цаадч хамгийн гол нь хамгийн сонирхолтой цаадч би бас энэ царайнаас нь харчлаа л да цаадч бас энэ тал дээр тодорхой хэмжээнд гомдолтой одоо хүртэл байдаг нь мэдрэгдэж байна. Цаадч нь болохоор магадгүй те яг одоо microphone-тэй ингээд G гарч ирсэн project-ийн
хийжсэн хүн болохоор одоо шууд өөрийнхөө одоо тэр гарч ирсэн project-ийг хийжсэн хүн лүгөө шууд дийслээд явчихаар цаадханд ч бас 50% гомдол байсан баг. Тэгээд opposite дээр ч гэсэн яг одоо хэрвээ Кузагийн өнцгөөс өөрийнх нь оронд байранд өөрийгөө тавиад үзэх юм бол мэдээж айгүй гомдохоор тийм бистэй зүрх зүсгээр л шийдвэн. Тэгээд тусалсан рэпрүүд нь өөрийнх нь эсрэг ингээд тийм бистэй удам судраар нь энэ opposite одоо тийм бистэй бас арай амар шаасан байна. Удам судраар нь ингээд доромжилж моромжлоод ингээ гараад ирэхийг бол цаадарч төсөөлөв баг. Тэгээд энэ бол мэдээж түнд маш хүнд туссан баха рэпрүүний хувьд бол тийм мод гэсэн. Одоо чи opposite юм байна. Би барташ навчраад шоогод гэрээ хэлүүлээд ингээд од болоод явсан. Би ямар сайтай. Харин би барташны болт тэр бидний компани захирал надад амьдралын голдуу гэдэг нэртэй дуу захиалсан. Тийм нэртэй дуу хийж өгч байна. Би тэрийг бичиж өгсөн. Энэ дууны бичиж миний бизнес хийсэн. Эцэн ч opposite нь намайг голдуу гэдэг хинт болаасан гэж бодоод надад дуу хийсэн. Тэгээд өмнө очиж надад хосоогүй байхгүй. Өмнө очиж би барташнд амжилтсан даа хосоодсон. Тэрийг надад болсон. Өөрөө тайлбар ямар ч юм байна. Дараа нь Rockefeller гадаадаас ирсэн. Эхний хийсэн гоо бас миний хэсэг дуу. Shit бас тоо холбоотой бол энэ яагаад ингэ би эдгээр танихгүй. Танихгүй нэг юм яагаад үзье ядаад идэв. Юм болоод идэв. Юу би байхгүй болчихвол тэднийг ашигтай болов гэж сүлдээ тийм их үстэй болсон. Тэгээд бүгдийн зөвлөж Жингийн цоо гэдэг дунд нь нэг тоо гэж. яа Жингийн цоо Slammer шалгаж байгаа шүү. Тэгээд ер нь хоёр хүн сонсдог байсан. Юм шиг санагдтыг. Нэг Куза. Наад бол манай тэр Отко гэдэг. Откогийн хоёр рэпрэс шүү. Куза. Откотой нэг юм дэмжижсэн юм биш. Кузагийн дуусан үгүлждэг байсан гэж хэлжсэн гэл манай найз надад хэлсэн. Би мэддэг. Одоо тэрийг нуугаад чи одоо том од болсон сайн байж чинь баяр уу тий. Тэр чиний дайсан биш ээ. Чи чамайг ань юм сухах чинь өөрийнхөө дугаар нөлөөсөн би баяртай. Тэрнээс битгийч. Би бол одоо бодоход би тэд бүгдийг уучлаад байна. Уучлаад. Яг тэд өөрсдөө бас мэдхгүй атаа орсон автаар юм хийсэн биш үү? Залуу. Яг уучлсан уу? Тэгээд Rocket Bay тэгээд бас юугаа шаардсан юм те өөр хэмээн. Дууг нь сонсч үгээ бичиж өсчингүүтэй. Rocket Bay Кузагийн дэс нь юу лээ? Хөрөө. Rocket Bay хөрөө гэдэг. Энэ болохоор 2 жилийн Өчигдөр нөгөө цомгоц цэцчихгүй. Гэдэг дуучдыг ерөөсөө шүүмсээр дэмэр авахгүй, хилээд дэмэр авахгүй, мэдээд шоудаад дэмэр авахгүй ч уусаа тамдаад авчихэд. яа амарчтай. Бол чиг сотын туслах, миний үүрэг хүнсэнгүү хип-хопыг госдох. Дараагийн байр бол нөгөө ноён хүйсаа туханд нь хоёруудаа лампуудад оюун шуудан хүйсээ унан нүгэн дотор миний үсэг хийсэн чатан завдаж үхэн тэр доо. Яасан ямар муухай дуу хийж мэдэм те. Тэгээ ямар ч байсан би бас яг энэ Rocket Bay Кузагийн маш том нөлөөтэй гэдэгт бол тодорхой хэмжээнд санал нийлж шүү. Тэгээд ямар ч байсан Rocket Bay маань Кузаг одоо хулгайч гэж үзээ ядаад ийм дуу хийсэн юм байна. Гэтэ би яг тэгж л бодож байна. Одоо Opposite одоо Rocket Bay нус тухайд яагаад Кузаг DC хийсэн бэ гэхээр өөр хүн лүү DC хийж чадахгүй байсан байхаа. Би бол тэгж л бодож байна. Куза маань өөрөө те бага байдлаар бас тийм амар гангста тийм гудамжны тим биш болохоор одоо их баба өмнөх үе рүүгээ нэг дэс хийчмээр өргөөд идэг тэгэнгүүт тэгээд нэг л хүнийг олоод тэгэл бүгдээрээ дийсэлцгээсэн юм байна. Тэгээ Куза маань түнд бол айгүй хэцүү л байсан баг тухай үед нэрэ шүү. Тэгээ хамтлагийнх нь залуутай хамт румейд байсан дууг нь сонсоод ингээ үгээ бичээд ингээ рэпэ бэлтгэжсэн хүүхдэн ч өөрлөө DC-гээд тэгээ хамтлагийнх нь найз нь хамт одоо project хийгээд Монголд хипхопыг хөгжүүлэх project хийсэн чинь тэндээс нь гарч ирсэн үнэнч DC-гээд тэгээ дээр нь B production гээд
анхны лейблүүдэд одоо хипхоп хамтлагийг авчиж өгсө тэрнийг DC гэдэг. Би бол яг түүний оронд өөрийгөө тавьж үзэхэд бол Кузад мэдээж маш хэцүү байсан байна гэж бодож байна. Тэгээд sorry Куза энэ одоо таал яг энэ бand болохоор байж тээ. Хэцүү байдаг гэж. Хоо нийгэм тийм шүү дээ. Хин хамгийн том эготой тэр хүн хамгийн лаг гэдэг үе байлаа. Одоо өөр хин эгоогоо дарж чадсан чихэн од болдог юм болсон. Бас сонирхолтой хэлж шүү. Ер нь хипхоп өөрөө рэп гэдэг чинь өөрөө флекс дэх өөрийнхөө одоо өөрийнхөө эгоог л тэжээх тийм төрлийн урлаг гэж боддог. Тэгээд нэг хэсэг нь одоо хипхопын фристайл батл гэх мэт. Тэгээд ямар ч байсан Монголын хипхопод одоо ингээд diss track дээр би нэгэ дислэг тэр соёлыг эхлүүлсэн Кузада ямар ч байсан баярлаа. Тэгээд хамгийн ихний том бай болж чадсан байна. Тэгээд энэс хойш ерөнхийдөө Монголын хипхоп биф үргэлжилсэн. Тэгээ opposite big G2 маань хоорондоо би нэгэ дислээд цэцээгээд ингээд ерөнхийдөө дис энэс хойш хөгжсөн байна гэж би ойлголоо. Тэгээд энэ дисийг энэ ямар тэгээд энэ зүйл нь ямар сонио увайгүй ч эхэлсэн гэдэг. Яг одоо би өөрийнхөө өнцгөөс харахад те. Гэтэ хин нэг Rocket Bay ч юм уу opposite ч юм big G одоо шүүж дүгнээд ингээд яриад байгаа ш. Би ихтэй яг энэ докюментарийг үзээ түүний өнцгөөс нь яаж явж байгааг хараад ойлгохыг хичээж байна. Тэгээ ямар ч байсан түүний араас гарч ирж байгаа дүүнүүд бол үнэхээр түүний хувьд бол маш увайгүй загинсан байна. Тэгээд энд гомдхоос яах вэ? Гэхдээ тэр Жингийн цуваа гэдэг трек бол үнэхээр гоё трек шүү. Бас амар шатс шүү. Тэр бол Монголын одоо дисүүд донд миний хувьд бол топ орох байх л гэж бодож байна. Тийм Жингийн цуваа явжлаа гэдэг зам юм ноход хуцчлаа гэдэг. Гэхдээ энэ дээр аюул сонирхолтой зүйлс ярьсан байна. Тэгээд би бас нэг өөрийнхөө хэмжээнээс ойлгохгүй л хичээж байна. Тэгээд аюул сонин фактууд байсан биш үү? Яг ингээд сая Rocket Bay-ийн дуу калт ингээд сонсоод гэсэн чи юм Rocket Bay-с тэр чигээрээ Куза үнэрт тийм байна гэдгийг бол би сая шинээр нэлээд би Rocket Bay-ийг нэг сонсдгоо. G маань болохоор тэнд болохоор мэдээж нэг өвжи дээр очиод рэп карьераа эхлүүлж ангуу тэр өвжигийнх нь хандлага тэр хүний үг гэднээс мэдээж сум орно л доо. Тэгээд G бол угаасаа бас айгу пат гэл нин үг хэлдэг. Тэр дуун дээрээ бол айгу тэгээд сүрхий дээсэн байдаг. Яг тухайн үед бол бидний үед бол ямар ч байсан дээд үеийг одоо ямар тодорхой хэмжээнд дээсэлж гарч ирэх шаардлага бол байсан гэж би боддог. Одоо ямар туйлаа Gangsta Series Click Boom-ийн нэг дуун дээр бас асуудал тарихаар өгнүүд бол хэлсэн байдаг. Тэрнээс болоод бас тодорхой хэмжээнд бид эдийн хувьд бол асуудлууд үүсэж ирсэн гэж би боддог. Тэр чи юу гэмэртэй дуу ялээ да. Бааврын амраас алган бажи юу лээ. Нэг тийм рэп байт юм аа. Тэгээ ямар ч байсан тойрч гарахгүй манай үеийнхэн маань зарим асуудлуудыг дайрч гараад тэгээд хамгийн харамсалтай нь Куза маань яг бай болоод тэнд ээжсэн юм байна. Тэгээд Хипхоп болоод дандаа нийгмийн сэтгэл зүй байдаг. Ямар болж яг тийм нийгэм байна. Нэг үе бодвол бизнес руу арай орж эхэлж байна. Өмнө нь бол автогол байсан. Тэг даваад ихэд 10 оны 9 өнгөө билээ төгөөдөг л байна. Одоо бол 9 яаж удалтаж авах уу гэж ярьдаг болсон. Энэ бол дэвшил. Оюуны хөдөлмөрийг үнэлж хэлж. Facts. That's a fact. Одоо өнөөгөө сонсдог юм үнтэй сонсдог болоод тийм бол жинхэнэ тос усаараа ялгах хэрэгтэй Монголын сонсогчид. Дуу гэдэг бол ерөөсөө мэдрэмжтэй. Дуу гэдэг бол бариад авдаг төмш, тоос биш, талах биш. Миний тэр мэдрэмж сонсож байгаа хүний тэр мэдрэмжийг он чадчихвал тэр хүн юу бодлож аав гэж бодож байна. Он чадахгүй.
Би өөрөө юм шиг дагаж шít юм. Өнөөс би яг энэ сонсогчдод өөрөндөө зурч суу ингэж биш шээ. Яа сая бол гоё хэлж шүү Куза. За ч үнэхээр бас яг л гоё зүйлсийг ярьж байна да. Мөнгө болоход биш. Миний нэг Gera Superstar дээр юм өгөөд л да. Тэстэй тэргүй ядуу нэг юм чи би одоо хасч зугтаасан гэж байна. Тэр үед бол дуу хийсэн ч дуу хийгүүч same shit шүү дээ. Мөн ч юм. Gera Superstar гэж дуу байгаа мó те. Тэгэхээр Куза Gera Superstar гэдэг дуу хийсэн байна. And the Oscar goes to Ghetto Superstar. Ардахгүй бол ядуур байхгүй. Ядуургүй бол Ghetto байхгүй. Нэг жилийн өмнө цацагдсан юм байна. Намдагсан гэж намайг хүзэн ядсан хой big G сарад хорсод кейсэн дайсан чинь явлаа эрэ чокер биш болчих дууралдоо чокер бай чамд чинь хамаатай дөөмөн бадаа тагаал энэ forest camp дүүрээ зэвэн чи дуурал шоордоо гэр ахц чи соёгон нэр намайг дүүраагаад тага тийтрээ намайг тага чиг чинь надын дөө болдоо якордог бол чигийн дөө тэр чинь эврэн нурсан опозит дахиад мөрг намайг hip hop угаасаа sample гэхдээ би хитэ чудгаагүй чаддаг дахиад намайг апдейт панер пасан тэртээ тэгүү ядуу нэгэн чинь би оппа хасч тухтаасан. За ч бас айгу гоё л DC юм байна да. Энэ бол зөвүүн DC. Энд одоо Big J Rock Bay Opposite нэр бүгдээр ингэ л шаасан юм байна. Энэ сүүлд хийсэн дуу юм байна. Шааж өгсөн юм байна оо нөгөө эдийгээ. Оо зөв эйгоо тийчидэг. Тийм хэрэглээс бизнес хийж байна. Гэтэ бас аюу сонирхолтой л Куза тэгээд маш олон жил одоо Монголын топ рэпрүүдтэй одоо Big J ч одоо Монголын топ рэпер Rocket Bay бас тэгж яваа. Тэнгүүд Opposite бас одоо топтой орж байгаа. Тэнгүүд энэ олон жил яг энэ топ орчин үеийн топ рэпрүүдтэй нүүр тулаа ганцаараа нүүр тулаа зогсож байсан анхдагчийн нэг юм байна. Тэгээд Kuzа respect. Тэгээд цаатхны ч тэгээд жилийн өмнө тэгээд эцэст DC юм байна. Жингийн зугаагаас хойш би одоо нэг өөрөө DC-мэс хийгээд хүн амьтантай тэгээд байдгүй болохоор сайн мэдгүй л байна. Гэтэ санийх бол энэ бол айгүй хүнд DC шүү яг зүгээр нэг одоо наанууд цаануудын амьдралын хэв маяг заягаар нь биш. Энэ болохоор айгүй тийм үзэл сурталын хамааралтай тэгээ сая бол санаа зовхоор өгнүүдийг хэлчихлээ. Та нар тийм одоо барыг хар бараа нэг ингээ хэлдэг юм тийм үнний дуу оолаа юм бол бистэй. Тэгээ нүүрсний уулга ногоо автус нутус энэ дээр яараа хинэж дуурахгүй байгаа гэдэг байр сууриас ахын үг бол ахын үг шиг л орж जैन. Тэгээд энэ дээр хэн нэгний ямар ч байсан hate mate байхгүй шүү. Би зүгээр энийг үзээд өөрөө та бүхэнтэй өөрийнхөө бодлыг хуваалцаал явж байгаа шүү. Чадчих чи тухайн үед бол ялгчийн байр суурил дээр л байсан баг. Одоо бол нөхцөл байдал мэдээж өөр болсон байгаа л да. Big J, Opposite, Rocket Bay ямар төвшөнд очсон байгааг харалт тийм үстэй. Тэнгүүд мэдээж одоо би ойлгож байна. Тэгээ өмнөдөө ханхаар л бол хипхоп биш шүү дээ. Хипхоп бол хамгийн өндөр ёс суртахууны өндөр түвшин шаардсан. IQ-гийн хамгийн өндөр түвшин шаардсан блок гэж. Яагаад гэвэл агуулга. Би санал нэг байна шүү guys. Танхаарл бол хипхоп биш шүү гэж би бодож байна. Тэгээ би энэ дээр санал нь хэлж байна. Энэ өөрөө тийм аюу тийм сэтгэлгээний гоё зүйл байхгүй, маш том соёл байхгүй. Тэгээ энийг бас яг зөвөр хүлээж аваа, зөвөр ингээд ойлгоцоогоороо залуусаа. Тэгээд хипхоп бол танхаарл биш. Энэ хипхоп бол өөрөө яг аюу гоё соёл байгаа байхгүй юу? Бүгдээрээ тий аюу гоё тийм чөлөөт соёл, чөлөөтэй үгээ ингээд тий хүчирхийллээр биш үгээр ингэж илэрхийлж хоорондоо дургуутслаа илэрхийлэх ч юм уу, эсвэл бүжээ гэднэр энэ чинь өөрөө цогц бүтэн хөдөлгөөн байгаа байхгүй юу? Тэ арт тэ уран зурагтайгаа хам бүжгийн одоо хөдөлгөөний илэрхийлэл, зургийн дүрслэг урлагийн илэрхийлэл, тэгээд энэ үгийн илэрхийлэл, тэ DJ хөгжмийн илэрхийлэл энэ бүгдийг цогцлсон юм айгүй гоё соёл. Тэгээд би бас залуучуудаа хэлэхэд хипхоп өөрөө танхаарл биш шүү. Gangster rap гэж мэдээж байгаа. Гэхдээ gangster rap-ын өөрөө бас яг үндэ бас нэг танхаарл биш. Энэ нь болохоор яг та өөрсдөө бас судлаад ойлгоод үзэх юм бол одоо
Тэгээ мал төлөөрөө хүн хэлээрээ гэдэг шиг хүн хэлээрээ рүү шилжиж байгааг нь л нэг илэрхийлэл баг. Тэгээд хипхоп бол танхаарал биш шүү. Амар гой логикийн аюул зүүн тийм сонин соёл шүү. Тэгээ энийг ч гэсэн одоо яг ингээд гаргаад илэрхийлж байгаа рэпрүүд бонзын дөө байна. Одоо ян залуу рэпрүүд маань бүгдээрээ яг нэг маш гоё өндөр түвшинд хийцгээж байгаа. Тэгээ because гой өгнүүдийг хэлж шүү. Хипхоп дэлхийн хамгийн өндөр IQ шаарц ажиллана юм уу? Самплинг байна. Хамгийн талхаа болдог бол биш. Хэрвээ талхаарч байгаа бол тэр андуурсан хүмүүс байна нэг. Миний шиндэнүүд байцаацагдаад тиймээс ядга садга шийдвэр самбил гэдгийг угаарна. Чиний тарих хогоос авчиг гэж зүлуугаална. Яа, көзөөрөө бас гоё маа. Яслаад гэсэн чинь чи өөрийнхөө цөм цаг халаачтай. Вау. Бүхэм чамаас л шин. Нэг тэрбум бүдэх тоо нэг гэдэг тараас л. Respect. Тийм юм биш. Би яа бусдыг гээрүүлэх тухай боддог. Би өөрөө гээрх юм бол миний гээрэл чи бусдыг гээгнээр харж чадах. Цонхон байгаа байхгүй. Би цонхон авах хэрэгтэй юм. Хөөж амттай юм гэсэн. Тэгээ нэг юм амтлахаа байлцсан юм шиг амьдрах чиг утгагүй шүү дээ. Тэгэхээр үргэлж юмыг амталж амьдрах хортой юм шиг байна. Одоо нэг л хүн болоод төрсөн юм шиг. Өөр яах юм бэ? Хүн шиг л бай. Тэр чинь хортой байх гэсэн. Вау, ахгүй ялчгүй маш ухаалагдсан үгнүүдийг хэлжээ. Тэгээд энэ докюментарийг үзег хүмүүс бол өөртөө яг ингээд чагнаад үзээрэй. Тэгээд Nine Kuzaгийн Art Batters докюментари орсон энэ докюментари байлаа. Тэгээд ахгүй бол үнэхээр ахгүй шүү. Гой юм хэлсэнд Кузад баярлаа. Тэгээд Монголын хипхоп тэр дээр үеэс тасралтгүй одоо хүртэл ингээд энэ жил өөрийнхөө шинэ цомгийг гаргаад ингээд оршин тогтнож байгаад нь баярлалаа. Тэгээд энэ докюментари дээр бас аюул сонин миний мэдгүй энэ Монголын хипхопын аюул сонин фактууд ярьсан байна. Тэгээд би бас энэ хажуугаар яг тэр хийсэн дисүүдийн хальт сонсож үзлээ. Тэгээд ямар ч байсан тэр яг ямар нэгэн зүйлийг хүн болгон харах өнцгүүд бүгдээрээ өөр болохоор хэдүүлээ энэ дээр бас яг өөрөөсөө ухамсараар арай айтайхан андараа тэгээд ингээд одоо нэг муула барьж идэх тахын чаашаа тийм үстэй. Тэгээ надад бас гоё таалагдсан юм энэ докюментари дээр Куза өөрийнхөө үзэл бодлыг аюу гоё нээлттэй чөлөөтэй илэрхийлж байгаа надад үнэхээр таалагдлаа. Тэгээ ахын үг бол ахын үг байна. Энэ дээр бас гоё үг хэлсэн байна. Тэгээд энэ докюментариуднуудыг хийгээ байж байгаа энэ Black Batters Respect маш их баярлалаа. Тэгээ Кузагийн нэвтрүүлэг бол үнэхээр гоё байлаа. Кузад амжилт хүсье. Тэгээд энэ докюментари дээр дурдсан бүх рэпрүүд бүгдээр нь амжилт хүсье. Тэгээд баярлалаа. Peace out. Respect homes. Basement in the house, yo.